Албан мөнгөний үн төвхөн уналтын дараа эргэн сэргийж 5-аас 10%-аар өслөө. 68 дахь удаагийн Grammy-гийн шагнал гардуулах ёслол боллоо. Америк нэгдсэн улс чухал ашигт малтамлын 12 тэрбум долларын нөөц бүрдүүлнэ. Уулуурхан бүтээгдэхүүний бирж арилжаа 2025 оны эхний хагастай харьцуулахад 226%-аар өслөө. Өглөөний мэндийг үзэгчтэй Улаанбаатарт өглөөний 9 цаг 10 минут болсон байна. Тэнгэр телевизийн ажлын ихэнх хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Үнэт металлын зах зээл савлгаатай хэвээрэн өнгөрсөн баасан гарагт болсон түүхэн уналтын дараачаар үнэт металлын зах зээл дээр өчигдөр буюу мягмар гарагт бага зэргийн өсөлт ажиглагдаж эргэн ногооноор хаагдлаа. Спот алтны үн 5.6% өсөж $4,930 хүрсэн бол фьючерс арилжааны хувьд 6.4% өсөж $4,949 дээр хэлбэлцэж байсан байна. Мөн нэг унц мөнгөний спот ханш 6% өсөж $84.29 дээр бол арилжаалагдаж байсан бол мөнгөний фьючерс арилжааны хувьд бол 10% өсөж $84.12 дээр бол арилжаалагдчихсан байна. Энэхүү үнэт металлын зах зээл одоо хүртэл савлгаатай хэвээр байна. Харин шинжээчдийн хувьд бол харьцангуй өөр байр суурьтай байна. Deutsche Bank-ны стратегчдийн хувьд бол баасан гарагийн огцом уналтыг зах зээлийн бүтцийн өөрчлөлт буюу market structure-ыг бол эвдсэн зүйл бол болоогүй. Энэ бол богино хугацааны одоо хүчин зүйлд үзүүлсэн хэмжээний одоо хариу үйлдэл байсан гэдгийг бол хэлсэн байна. Харин энэхүү үйл явдал нь иргэн яагаад болсон гэдгийг иргэн сануулгад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны нөөцийн сангийн дараачийн тэргүүнээр Кевин Воршиг томилж байгаа гэдгээ бол нэр дэвшүүлж байгаа гэдгийг бол зарласан. Үүний дараачаар бол сүүлийн 2-3 жилийн туршид бол тасралтгүй өсөж исэн үнэт металлын зах зээл дээр томоохон одоо уналт ажиглагдсан байгаа. Зарим мөнгөний хувьд аж үйлдвэрлэлийн эрэлт тэр дундаа дата төв, хэмэл оюун, дэвшилтэт технологийн эрэлтүүд улам бүр нэмэгдэж байгаа учраас мөнгөний эрэлт цаашдаа улам бүр нэмэгдэнэ гэдгийг зарим шинжээчид бол хэлж байгаа. 2030 он гэхэд дэлхийн мөнгөний эргэлт жилд 48,000-аас 54,000 тонн хүрэх төлөвтэй байгаа бол нийлүүлэлт ердөө 34,000 тонн буюу 62-аас 70%-ийг нь л хангаж байгаа учраас мөнгөний эрэлт улам бүр нэмэгдэж байна гэдгийг бол зарим тоо мэдээллүүд бол харуулж байна. Үргэлжлүүлээ та бүхэнд хөрөнгийн зах зээл дээр бас нэлээдгүй анхаарал татж байгаа хамгийн сүүлийн үеийн нэгэн мэдээлэл хүргэе. Энэ бол Америк нэгдсэн улс болон Ираны одоо нөхцөл байдал хэрхэж байгаа вэ гэдэг асуудал байгаа. Яг хамгийн сүүлийн мэдээлэлээр мягмар гарагт Арабын тэнгист ажиллагаа явуулж байгаа Америк нэгдсэн улсын Абрахам Линкольн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг рүү чиглэн ирж байсан. Ираны дроныг Америкийн тал буудаа устгасан байна. Энэхүү үйл явдлын дараачаар бол хоёр талын харилцаа дээр ямар нөхцөл байдал үүсэх болоо гэдгийг бол хөрөнгө оруулагчид болон шинжээчид нэлээдгүй анхааралтай ажиглаж байлаа. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол нэн тэргүүнд дипломат харилцааг бол эрхэмлэнэ гэдгийг бол албан ёсоор мэдэгдсэн байна. Ираны хувьд бол энэхүү үйл явдлын дараачаар Ормозын хоолойд Ираны хувьсгалт гаваард Америк нэгдсэн улсын далбаатай арилжааны хөлөг онгоц руу халдаж барьцаалах занал хийллийг бол явуулсан байна. Гэвч бүс нутагт байсан Америк нэгдсэн улсын пуужин харвагч устгагч хөлөг онгоц нэн даруй хөндлөнгөөс оролцсноор аюул занал хийл намжсан байна. Энэхүү яг хөрөнгийн зах зээл нэгтгэс өмнө та бүхэнд хөрөнгө оруулагчдын нэлээдгүй анхаарал хандуулж байгаа томоохон үйл явдлын мэдээлэл хүргэлээ. Үргэлжлүүлээд анхаарал хөдөлгөөн хэсэгтээ бид зарим үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгэхээр хамгийн ихний ярилцах үйл явдал бол дэлхийн нэгэн том шиг гигант компанитай боллоо. Шинээр мэндэлж байна. Энэ бол энэ 7 хоногт албан ёсоор мэндэлсэн SpaceX болон XAI компаниуд. SpaceX өөрсдийнхөө бүрэлдэхүүн хэсэгт XAI-ыг нэгтгэлээ. Тэгэхээр Elon Musk юу яг ямар хэлцэл хийчихвэ? Тэгэхээр энэ мэдээлэл бол даваа гарагт гарсан мэдээлэл байгаа. Elon Musk бол $125 их $80 үнэлгээтэйгээр SpaceX болон XAI компаниудыг нэгтгэсэн байгаа.
За худалдаа авсан гэхээр бас шууд мөнгөн дүнгээр бол худалдаа авалт хийгээгүй. За хувьцаагаа солилцох байдлаар бол хилцээр хийгдсэн гэсэн үг. За энэ нь дэлхийн хамгийн том одоо сансрын технологийн компани хиймэл оюуны өрсөлдөөнд топ 5-д нэрлэгдэж байгаа стартап. За хэдэн 100 сая хэрэглэгчтэй X платформонд хоорондоо нэгдэж байгаа гэсэн үг. За ингэж нэгдснээр яг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. За SpaceX компани XAI-г худалдаж авснаар хиймэл оюун, пуужин, хиймэл дагуулын интернет, за гар утас руу шууд холбогдох харилцаа холбоо. За мөн дэлхийн хамгийн тэргүүлэх бодит цагийн мэдээлэл болон үг хэлийг хэрэгжүүлээний одоо талбар болсон. Одоо эдгээр платформ дэлхийд дээрх хамгийн амбицтай нэгдмэл инновацийн хөтөлбөрийг бий болгохоор болгоно гэсэн одоо ийм байр суурьтай байгаа. За SpaceX-ийн хувьд бол энэ оны сүүлээр IPO буюу хувьцаагаа олон нийтэд одоо анх удаа санал болгох юм төлөвтэй байгаа. За яг энэ IPO-ийнхөө өмнө одоо энэхүү компаниудыг нэгдлийг бол хийж байна. За тус компани 50 тэрбум Америк доллар босох боломжтой IPO хийхийг бэлдэж байгаа буюу энэ бол түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдох юм байгаа. За мөн Elon Musk-ийн зүгээс бол энэ хэлцлийн үндслийг тайлбарлахдаа 2-3 жилийн дотор за хиймэл оюуны тооцооллыг хамгийн хямд арга зам нь сансарт байх болно гэж хэлсэн байгаа. За мөн тэрээр 2022 оны сүүлээр нийгмийн сүлжээний Twitter платформыг худалдаж авч X хэмээн нэрлэж за дараа нь XAI-тай 33 тэрбум долларын хэлцлээр нэгтгэсэн байдаг. Тэгэхээр маш сонирхолтой нэгэн шинэ компани бүрэлдэж бий боллоо тий. Тэгэхээр яг эдгээр компаниудад мэдээж томоохон хувьцаа эзэмшдэг маш том нөлөөтэй байдаг дэлхийн хамгийн чинэлэг эрхэм болох Elon Musk өөрийнхөө 3 компани нэгдэлтэй бол нэгтгэж байгаа гэж хэлэхэд болно тий. SpaceX, XAI. За XAI-тай өнгөрсөн жил X платформ нэгдсэн байгаа. Хуучнаар Twitter тий. Энэ компаниудыг ер нь яагаад нэгтгэж байгаа вэ гэдгийнх нь гол шалтгаан нь ерөөсөө л эрчим хүч. За сүүлийн жилүүдэд бол хиймэл оюуны хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор дата төвүүдийн эрчим хүчний асуудал улам хурцаар яригдж байна, улам бүр нэмэгдэж байна, илүү өндөр өртөгтэй болж байна. Тэгэхээр энийг яаж хэрхэн ирээдүйд хямдхан болгох вэ гэдэг нь л нэг талаас бол одоо сансарт дата төв байгуулах өрсөлдөөний хамгийн эхний шатуудын нэг нь бол ингэж бий болж байна. Бид нар өмнөх дугаар дөрөвдөө ярьжсэн тий. За Google компани 2030 он гэхэд сансар дата төв барих юм байна. За Nvidia бас энэ талаар бас нэг Star Cloud гэдэг нэртэй стартапд бол хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа. За Amazon-ы Jeff Bezos бас өөрийнхөө амбицийг бас тодорхойлгосон байгаа тий. Тэгэхээр ер нь бол технологийн компаниуд сансарт очиж суурьших гэхээс илүүтэйгээр тэнд дата төвдөд бүтц байгуулах сонирхолтой. За нөгөө талаасаа зарим хөрөнгө оруулагч нарын хувьд болохоор Elon Musk одоо олон компани руу ингэж салж нийлэх биш нэг удирдлагад ороод ингээ компаниудаа нэгтгэж байгаа гэдэг нь илүү сайн мэдээ болж байна гэдгийг бол Tesla-гийн бас зарим нэг хувьцаа эзэмшигч нар бас ярьсан байна. Эдгээрээс гадна Elon Musk сансарт очиж одоо суурьших буюу те Марс дээр очиж юу яах боломжтой. Тэгэхээр Elon Musk-ийн бас ирээдүйн зорилго нь бас сансрыг колоничлох буюу те сансарт тавих энэ зүйлсүүд дээрээ бас бусад өөрийнхөө эзэмшдэг технологийн компаниудын технологиудыг нэгтгэнэ гэдэг бол алсын араа амбиц байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн хамгийн чинэлэг эрхэм Elon Musk-ийн хувьд бол энэ жил бас өөрийнхөө хамгийн том технологийн компаниудын нэг болох SpaceX-ийн IPO-ыг тоглож байгаа. За энэ 6 дугаар сард бол IPO $1 орчмоор бол хийгдэн. Тэгэхээр энэ хоёр компани нэгдснээр одоо яг Bloomberg-ийн хамгийн сүүлд мэдээлснээр бол $125 үнэлгээтэй IPO бол хийгдэх магадлалтай гэдэг тооцооллыг гаргасан байна л да. Мэдээж эрчим хүч яригдж байна. Бүх технологийн суурь нь эрчим хүчтэй холбогдож байгаа. Тэгэхээр яг энэ хиймэл оюун хэр их хэмжээний эрчим хүчийг зарцуулаад байна. Энэ тоо мэдээллүүдийг бидэнд бас хуваалцаж байна. За яг ганаг хэлснээр хиймэл оюун бол эрчим хүч бол ийм нэг зоосны хоёр тал шиг гэж ойлгогдож байна. За ягаад тэгэхээр эрчим хүчийг нэг талаас бол асар ихээр хэрэгжилж байгаа. За нөгөө талаас бол эрчим хүчний системийг илүү ухаалаг болгоход AI бас маш чухал үүрэг гүйцэтгэхээр байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд ягаад нэг зоосны хоёр тал вэ гэж байгаа нь ойлгомжтой байх. За олон улсын эрчим хүчтэй агентлагийн мэдээлснээр дэлхийн дата төвүүдийн цахилгаан зарцуулалт 2022 онд 460 терабайт цаг байсан бол за 2026 он гэхэд 1000 терабайт цаг давах төлөвтэй байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ бол киловатт цагаар ярьж байгаа. Энэ бол терабайт цаг гэсэн одоо хэмжээ байна. За 1000 терабайт цаг эрчим хүч нь бүхэл бүтэн Япон улсын жилийн нийт цахилгааны хэрэглээг хамтгаж хэмжээний юм
одоо хэмжээ гэж ойлгож болно. За мөн зарим улс орн дата төвүүд нь үндэсний эрчим хүчний сүлжээний хамгийн том хэрэглэгч болоод байгаа. За тухайлбал Ирланд улсын хувьд бол тус улсын нийт цахилгаан эрчим хүчний 32% зөвхөн дата төвүүд нь хэрэглэж байгаа юм байна. За мөн Америк нэгдсэн улсад дата төвүүд нь одоо нийт эрчим хүчнийхээ 4.4-өөс 6% эзэлж байгаа бөгөөд энэ нь одоо Пакистан улсын одоо жилийн хэрэглэнээс ч их гэсэн ийм харьцуулт байж болж байна. За мэдээж сая хэлсэн томоохон технологийн компаниуд бас хэмжээний одоо эрчим хүчийг дата төвүүдэд зарцуулж байгаа. За тухайлбал за Google-ийн хувьд 32.1 терабайт цаг буюу энэний тооцоолж үзэх юм бол Jordan эсвэл Livia улсын жилийн хэрэглэнээс их гэж гарч ирж байгаа. За Microsoft бол 29.8 одоо терабайт цаг буюу энэ нь Исланд, Хорват улсуудын хэрэглэнээс их. За Meta буюу Facebook, Instagram-ийн толгой компани 15.3 терабайт цаг гэдэг нь Куб болон эсвэл Ангол улсын хэрэглээтэй тэнцүү байна. За Apple-ийн хувьд бол 2.1 терабайт цаг буюу одоо томоохон хэмжээний хотын хэрэглээтэй бол ойролцоо байгаа. За үүнээс гадна Microsoft бол OpenAI хамтран Stargate гэсэн нэг суперкомпьютерийн төслийг одоо хэрэгжүүлэхэд одоо төслийн дата энэ одоо төслийг хэрэгжүүлэх дата төв гэхэд 5 гигаватт одоо хүртэл эрчим хүч шаардлагатай байгаа. За энэ нь бол харьцуулаад үзэх юм бол манай Эрдэнэбүргийн усан цахилгаан станцаас даруй 55 одоо дахин их хүчин чадлын одоо эрчим хүчийг шаардна гэсэн үг. За сансрын одоо Илон Маск болон дэлхийн тэр бомбнуудын сансрын мөрөөдлөөс гадна энд хэмэл оюуны эрчим хүчний зардлаас гадна өөр нэг бас зарлууд яригдчихэж байгаа. За эдгээрийн нэг нь болохоор за XAI компанийн хувьд бол сар болгон 1 тэрбум долларыг бас зарцуулд юм байна. За харин SpaceX-ийн хамгийн сүүлд одоо ил байгаа мэдээлэлээр бол нэг 15-аас 16 тэрбум долларын орлого олдог. За үүнийхээ 8 тэрбум нь бол яг цэвэр ашиг байдаг. Тэгэхээр яг Elon Musk-ийн хувьд бол IPO хийхдээ одоо өмнө нь зөвхөн SpaceX-ийг IPO хийсэн бол дэлхийн хамгийн том бууж үйлдвэрлэгч, хамгийн том сансрын технологийн компани гэх байсан бол одоо бол түрүү хэлсэнчлэн те дэлхийн хамгийн одоо их амбицтай тийм төрөмгийн технологийн компани байна гэдгийг бол зүйтэй болоо. За эдгээрээс гадна Elon Musk-аас гадна бусад бас технологийн томчуудын бас энэ хэмэл оюунтай холбоотой зардлууд улам бүр нэмэгцээр байна. За Oracle компанийн хувьд бол саяхан бас 25 тэрбум долларын бондыг зах зээл дээрээс босгож эхэлсэн байгаа. За Oracle компани бол яг одоо энэ хэмэл оюуны зарцуулалт өндөр байгаатай холбоотойгоор бол хөрөнгө оруулагчдаас нэлээдгүй шүүмжлэлийг сүүлийн саруудад авж байгаа. За нэг хувьцаахных нь ханш сүүлийн 9 сараас хойш 50%-аар одоо юм байлаар унаад байгаа юм байна. Зарим OpenAI, Nvidia хоёрын хувьд дахиад нэг юм хагарал гарч эхэлсэн байгаа. Энэ бол одоо яг технологийн салбарын хэмэл оюун гэх одоо бүтээгдэхүүнүүдийн гол нүүр царай болсон хоёр компани дээр ингэж шинээр хагарал бий болж байгаа нь бол нилээдгүй одоо нөгөө нэг хэмэл оюуны хөөсрөл гэдэг зүйл яг бий болоод нүүрэн дээр тулаад ирчвүү гэдэг зовнилыг бол яахаа аргагүй бий болгож эхэлж байна. Энэ юу вэ гэхээр өнгөрсөн жилд бид нар ярьжсэн Nvidia компани OpenAI дэд бүтцийн нэг 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьжсэн шүү дээ. Энэ бол ерөнхийдөө бараг боломжгүй болж эхэлж байгаа юм шиг байна. Зарим их сурвалжуудын мэдээлж байгаагаар бол энэ ер нь бол яг 100 хүртэлх гэж ярьжсэн болохоос биш бол 100 тэрбум доллар гэж ерөөсөө яриаггүй гэдэг зүйлсүүдийг хэлж байна. За эдгээрээс гадна за бусад бас технологийн компаниуд бас өөрсдийнхөө 2025 оны санхүүгийн тайлангууд дээр ихээхэн хэмжээний хэмэл оюуны зардлуудыг нэмж эхэлсэн нь энэ технологи өөрөө асар их зардалтай байх юм байна л гэдэг зүйлсүүд улам ихээр яригдж эхэлж байна л да. Үүний нэг нотолгоо бол за SpaceX, XAI компаниуд бол нэгдэж байгаа нь болж байгаа. За хамгийн сүүлд бас тодорхойлж хэлэхэд бол энэ хоёр компани нэгдлийг Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллагууд ер нь хэрхэн яаж хүлээж авах вэ гэдэг илүү сонирхолтой байна л да. Тэ зохицуулагч байгууллагууд бас монополийн шинж чанартай гэдэг зүйлсүүдийн шалтгаанаар тэ хориг тавих уу гэдэг нь бас нэлээдгүй сонирхолтой байна. Тэгэхээр энэ хөө дэлхийд нэгэн шинэ гигант компани төрөн мэндэлээ үзэгчтэй үргэлжлүүлээд та бүхэнд Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөө буюу тэ за мягмар гарагийн орой болсон Грэмигийн 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын талаарх той мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр Грэмми ер нь ямархуу болж өнгөрөв? За Грэмми ер нь маш одоо гинтийн онцгой мэдээллүүдээр дүүрэн болж өнгөрсөн байгаа. За тодруулах юм бол за Лос Анжелес хотын Crypto.com Аренад бол зохион байгуулагдсан. За энэ жилийн наадмаар нийт 95 төрөл шилдэгүүдэд тодруулсан байна. За шинээр нэмэгдсэн төрлүүд гэвэл шилдэг уламжлалт country цомог, за шилдэг цомгийн хавцас гэсэн хоёр номинацийн жил анх удаа багтсан байгаа. За тэгээд дээрх 95 төрлөөс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. За гол буюу 9-өөс 12 одоо шагналыг шууд амжилтын үеэр гардуулж, за бусад номинацийн эзэдийг бол үндсэн ёслолын өмнөх Premier Ceremony буюу одоо яг урьдчилсан
хүлээн авалтын үед бол зарладаг юм уламжлалтай байгаа. За онцлог номинацуудын хувьд бол оны шилдэг цомгоор Bad Bunny шалгарсан. За оны шилдэг бичлэгээр Kendrick Lamar-ын SZA хоёрын Loser дуу шалгарсан байгаа. За оны шилдэг дуу бол Billie Eilish-ийн Wildflower. За шилдэг pop цомог бол Lady Gaga шалгарсан байгаа. Шилдэг rap цомог бол Kendrick Lamar-ын GNX гэсэн одоо цомог шалгараад ер нь бол онцлог номинацуудын хувьд бол ийм байна. За онцлог мөчүүдийн хувьд бол маш олон онцлог мөч байлаа. За тэдгээрээс гэхдээ одоо цөөн тооныхыг дуурлая. За хамгийн ихэнд онцлог мөч бол мэдээж Blackpink хамтлагийн Rose болон Bruno Mars-ийн хамтран гарсан APT буюу Apathy гэдэг дуу одоо дууны хамтарсан үзүүлбэрийн амьд үзүүлбэр шууд тайзнаас одоо хүрсэн байгаа. За яагаад энийг онцолж байгаа вэ гэхээр одоо K-pop ертөнцийн хувьд бол Grammy гэдэг бол хэдхэн жилийн өмнө маш холын одоо мөрөөдөл байсан. Ялангуяа K-pop урамдэлч нэр дэвшин гэдэг бол за яг үзүүлбэр үзүүлэх нь бол яг арай ойрын байсан ч гэсэн нэр дэвшин гэдэг бол одоо маш холын одоо мөрөөдөл байлаа. За тодорхойлбол за тэдний одоо Apathy дуу оны шилдэг бичлэг буюу Record of the Year болон оны шилдэг дуу гэсэн Grammy-гийн хамгийн том төрлүүдэд нэр дэвшсэн байгаа. За Rose бол Grammy-гийн одоо ингэснээр Grammy-гийн үндсэн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн анхны K-pop эмэгтэй уран бүтээлч болж түүхэнд бичигдэж байгаа юм үйл явдалсан байгаа. За тэгэхээр яалтчгүй бол онцлог байгаа. За хэдийгээр тэд шагнал хүртэж чадаагүй ч гэсэн Rose өөрийн Instagram хуудасаараа дамжуулан за Grammy-г нээх нь миний хувьд мөрөөдөл байсан. Үнэхээр галзуу гайхалтай мөч байлаа гэж сэтгэлээ хаваалцсан ба. За дараагийн онцлог мөч бол мэдээж Kendrick Lamar-ын рекорд эвдсэн явдал байлаа. За яасан бэ гэхээр тэрээр 25 Grammy-тэй байсан дамагт Jay-Z-г гүйцэж 27 Grammy-гийн шагналтай болсноор түүхэнд хамгийн олон одоо ийм Grammy-гийн шагналыг атгсан рэпер болж түүхэнд бичигдлээ. За тэгээд дурдах юм бол Record of the Year, за Best Rap Album, за Best Rap Performance, за Best Melodic Rap Performance, за Best Rap Song гэдэг яг өөрийн төрөлдөө бол авч болох бүх одоо рэпийн шагналуудаа авсан байна. За дараагийн онцлог мөч бол маш сонирхолтой 78 одоо Grammy хүртсэн явдал байлаа. Одоо хүмүүс сошиал одоо сувгууд дээр яагаад 78 хүртээ гэж гайхаж байгаа одоо олон постууд харсан. За тэрээр Meditations The Reflections of His Holiness the Dalai Lama нэртэй бүтээлээрээ шилдэг аудио ном, хүүрнэл болон за түүх өгүүлэг бичлэг гэсэн төрөлдөө бол ялагчаар тодорсон байгаа. За хэдийгээр Далай Лама өөрийн биеэр ёслолд хүрэлцэн ирээгүй бөгөөд за шагналыг түүний өмнөөс уг бүтээл дээр хамтран ажилласан хөгжимчин Rufus Wainwright одоо гардаа авсан байгаа. За тэрээр тайзан дээр би мэдээж Далай Лама биш л дээ. Гэхдээ энэ төсөлд оролцож түүний агуу мэрэгэн ухааныг хөгжмөөр дамжуулах хүрэхэд тусалсан минь нэр төрийн хэрэг байлаа хэмээн хошигнож хэлсэн байгаа. За дараагийн буюу хамгийн сүүлд онцлох мөч юу вэ гэхээр K-pop Demon Hunters-ийн одоо амжилтын бохоо үргэлжилсээр байна. За K-pop Demon Hunters-ийн Golden дуугаар дахин одоо шагнал хүрсэн байгаа. За энэ бол барыг тодорхой байсан гэхэд бол хэлсдэггүй. Сая сүүлд Алтан бөмбөрцөгтөр мөн ижил одоо шагнал хүрсэн байгаа. За энэ хүн бүтээл нь Best Song Written for Visual Media төрөлд нь шагнал хүрсэн байгаа. За өмнө нь энэ төрөлд BTS, Blackpink зэрэг том одоо хамтлагууд олоодаа нэр дэвшижсэн ч гэсэн шагнал хүртэж чадаагүй байсан учраас онцгой мөчийн тоонд бол 100-ээр орж байгаа. За үргэлжлүүлээд мэдээж эдгээр шагнал авсан эрхмүүд маань тайзан дээр маш гоё одоо сэтгэл хөдлөм үгсийг хэлдэг байгаа. Эдгээрээс бас 3 уран бүтээлчийн хэлсэн үгийг онцлоё гэж бодож байна. Мэдээж одоо бүх шагнал авсан эзэдийн тайзан дээр хэлсэн үгийг одоо та бүхэнд хүргэмээр байгаа ч гэсэн манай одоо нэвтрүүлгийн цаг тэрхээ бага байна. За тэгэхээр яг одоо бол Bad Bunny, Olivia Dean, Pharrell Williams зэрэг одоо уран бүтээлчдийн сэтгэл хөдлөм хэлсэн үгийг бид одоо сонгоо авсан байгаа. За Bad Bunny-гийн хувьд бол оны шилдэг цомог шагналыг одоо өөрийнхөө одоо испани хэл дээр гаргасан цомгоороо хүртэж энэ төрөлд яасан анхны одоо англи хэл дээрх бус уран бүтээлч болсон байгаа. За түүний хувьд тайзан дээрх үгээ Ice Out буюу цагаачлалын албатай холбоотой явдлыг эсэргүүцэж байгаа байр суурь илэрхийлсэнд бол танхим тэр баяраа алга ташин дэмжсэн байгаа. Ингээд Bad Bunny-гийн хэлсэн үгийг яг одоо хүлээн авч үзье. We're not savage, we're not animals, we're not. Бид зэрлэгүүд биш. Бид амьтад биш. Бид харь гаргийнхан биш. Бид бол хүмүүс. Бид бол Америкчууд. Өнөө цагт үзэн ядалтаас хол байна гэдэг хэцүү гэдгийг би мэднэ. Үзэн ядалт нь өөр нэг үзэн ядалтаар тэжээгдэх улам хүчтэй болдог гэхүүдээ. Үзэн ядалтаас илүү хүчтэй ганцхан зүйл бол хайр. Тиймээс гоё, бид өөр байх хэрэгтэй. Хэрэг бид тэмцэх бол хайраар тэмцэх ёстой. Бид тэднийг үзэн ядахгүй. Бид өөрсдийн ард түмнээ хайрладаг. Бид гэр бүлээ хайрладаг.
Бүхнийг шийдэх арга зам бол ердөөл хайр юм. Үнийг битгий мартаарай. Баярлалаа. Thank you, God. And thank you to the Academy. I never really imagined that I would be up here. Би энд зогсож байна гэдэгтээ итгэж чадахгүй байна. Би бүр нэр дэвшинч гэж бодож байгаагүй. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн баггүй бол хэн ч биш. Эмили, миний сайн найз, менежер чамдаа маш их баярлалаа. Бид 10 жилийн турш хамтдаа байна. Энэ шагнал чинийх шүү. Мэдээж гэр бүлийнхэндээ баярлалаа. Би энд цагаач хүний зээ охин гэдгээрээ зогсож байна. Би бол эр зөргийн бүтээгдэхүүн бөгөөд тэр хүмүүс үргэлж алдаршуулагдах ёстой гэж би боддог. Тэдний хийсэн бүхэн гаргасан бүх золиос намайг өнөөдөр энэ тайзан дээр зогсох боломжийг олгосон. Бид бие биегүйгээр хинч биш маш их баярлалаа. We're nothing without each other. Thank you so much. I love you. Thank you so much. Bye. It's always awkward for me to Мэдээж Актемийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Өөрийгөө энэ ажлыг хийх хувь тохиолсонд маш хацтай дууддаг. Би энэ ажлыг хайрлахад хизээж зогсоохгүй. Суралцагч байхаж хизээж зогсоохгүй. Энд байгаа бүх хүмүүс тандаж хэлэхэд хизээж бүү зогс. Хизээж ажиллахаа битгий зогсоо. Ажиллахаас өөр юу ч битгий хий. Зүгээр л хөдөлмөрлө. Би одоо 52 настай ч өдөр бүр үүнийгээ хийсээр байна. Би хийж байгаа зүйлдээ хайртай. Хэрв та өдөр бүр дуртай зүйлээ хийдэг бол та үн төлбөргүйгээр цалинжиж байна гэсэн үг. And congratulations to all the awards. За, Bad Bunny-гийн араас гарсан Olivia Dean-ийн хувьд бол Британий дуучин ая зохиогч байгаа. За, тэрээр 2026 оны Grammy шагнал гардуулах ёслолоос шилдэг шинэ артист шагналыг хүртсэн байгаа. Тэгэхээр сая өөрийнх нь ярианд дурсанчлаа 10 жилийн турш одоо менежертэйгээ хамтран зүтгэлээ энэ бүхний эцэст энэхүү хүчил зүтгэлийн менежийн шагналыг одоо өглөө гэд маш сэтгэл хөдлөн мөгийг одоо нулимс урсган хэлсэн. За, дараагийн одоо буюу сүүлд гаргасан одоо сэтгэлээ хэлсэн хүн бол мэдээж домогт продюсер, дуучин, загвар зохион бүтээч Pharrell Williams байгаа. За, түүний хувьд бол хөгжмийн ертөнцид оруулсан хувь нэмрээ үнэлүүлж за Dr. Dre Global Impact Award-ыг хүртсэн байгаа. Тэгээ түүний хэлсэн үгээс бол одоо хүн яг хийж байгаа зүйлдээ дурлах нь маш чухал, үүнийг хайрладаг байх нь чухал. За тэгээ зогсолтгүй хөдөлмөрлөх нь маш чухлаа гэдэг ийм санааг бол хэлж ийсэн. За тэгээд ер нь бол Grammy-гийн сонин сайхны хувьд бол иймэрхүү байна. Маш гайхалтай. Тэгээд маш олон алдартай одоо энэ медиа салбарын одоо шагналуудаас те яг энэ дуучид олон те медиа салбарыг бас хамгийн их анхаарах хөгжмийн салбарын ялангуяа хамгийн их анхаарлаа хандуулдаг хамгийн их нэр хүндтэй шагнал бол яхаа аргагүй Grammy байгаа. Тэгээ 68 дахь удаагийн Grammy-гийн талаарх мэдээллийг та бүхэнд өргөлөө. Өргөжлүүлээ та бүхэнд яг одоо хөрөнгийн зах зээл хэрхэн яаж хөдөлж байгаа вэ гэдэг зарим товчхон мэдээллийг хүргээд макро эдийн засгийн хэсэг рүүгээ шилжээ. За яг одоогийн байдлаар Азийн зах зээл нэгдсэний дараачаар ер нь Азийн зах зээл ер нь бага зэргийн холимог хөдөлгөөнтэй нэгдэж байна. За харин алтны ханш буцаад $5,000 давсан байна. За алтны ханш 4,800 4,900 орчимд арилжагдаж байсан бол яг одоогийн байдлаар 2.5% өсөлтийг үзүүлж $5,060 дээр бол extended арилжаа буюу те арилжааны дараагийн цагийн үе дээр бол ингэж арилжаалагдаж байна. За харин мөнгөний хувьд бол мөн extended арилжааны хувьд бол 335% өсөлтийг бол үзүүлээд байна. За яг одоогийн байдлаар $86.95-тэйгээр бол Азийн зах зээл дээр бол мөнгө арилжаалагдаж байна. За харин зэсийн хувьд бас бага зэргийн өсөлтийг үзүүлсэн байна. За ийхүү хөрөнгө оруулагчдын нэлээдгүй бас гол анхаарлаа хандуулж байгаа сектор болох хүнэт металлын зах зээл бас дахин бага зэргийн өсөлтийг бас үзүүлж энэ удаагийн лав гарагийг бас эхлүүлж байгаа нь бол нэлээдгүй сонирхолтой харагдаж байна. За харин Австралийн хамгийн том индекс болох ASX 200 индексийн хувьд бол 8,861 нэгжээр бол арилжаалагдаж байна. Бага зэргийн ногоон буюу за тэг 105% өсөлтийг бол арилжаал нэгцээс бол үзүүлээд байгаа юм байна. Зарим Nikkei индексийн хувьд бол улаан буюу за уналттайгаар нэгдэж байна. За Nikkei хувьд бол 54,300 буюу те одоо 54,300 нэгжээр бол арилжаалагдаж байна. Тэг 177% уналтыг бол арилжаа нэгдснээс хойш үзүүлээд байгаа буюу за Японы зах зээл нэлээдгүй уналттай нэгдэж байгаа бол Шанхай индекс одоогийн байдлаар ямар нэгэн хөдөлгөөн бол одоо хийгдэг байна. За ийхүү Азийн зах зээл дээр байгаа яг одоогийн мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлүүлээ та бүхэнд макро эдийн засгийн холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг номер 2-д тайлбарлан өргөх болно.
Ажлынхын хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байгаа үзэгчтэй энэ хэсэгт макро эдийн засгийн холбоотой хамгийн сүүлийн мэдээллүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. За сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн хамгийн их анхаарал хандуулж байгаа сэдэв бол яахын аргагүй худалдааны хилцлүүд болоод байгаа. Тэгвэл Улаанбаатарын цагаар мягмар гаргийн орой за нэгэн томоохон худалдааны хилцэл албан ёсоор баталгаажсан байгаа. Энэ бол энэ этгийг Америкийн нэгдсэн улсын улс хоёр бол худалдааны хилцэл төрсөн байна. За энэ этгийг улсын хувьд бол өнгөрсөн өдрүүдэд бас Европын холбоотой за бүх хэлэлцээрийн их үндэс гэж нэрлэгдсэн бас нэлээдгүй томоохон худалдааны хилцэлт бол хүрээд байсан. Тэгвэл үүний дараачараас Америкийн нэгдсэн улстай бас дахин худалдааны хилцэлт үрж байгаа тус улсын эдийн засаг бол хөрөнгийн зах зээл нэлээдгүй том хөдөлгөөн авчирч магадгүй гэдэг зүйлсүүдийг бол илэрхийлж байна. За эдгээрээс гадна газрын тус болон за газрын ор элементтэй холбоотой мэдээллүүдийн талаар бид дэлгэрэнгүй ярилцах болно. Тэгэхээр энэ этгийг Америкийн нэгдсэн улс хоёрын худалдааны хилцлээс эхлэе л да тий. Ямар тохиролцоонд хүрч чадав? Нөгөө нэг Оростой холбоотой байсан зүйлсүүд дээр тохиролцож чадав. Тэгэхээр ер нь бол Нарендра Моди болон Дональд Трамп хоёрын энэхүү утсаар хийсэн ярилцлага нь бол маш амжилттай боллоо гэж тайлбарлагч. За учир нь бол энтхийг улс Америкийн нэгдсэн улсад бас тэрхүү тарифын хоригосоо ерөнхийдөө нэлээд гарсан буюу ойролцоогоор 50 орчим хувийн тариф бол яригдчихсэн энтхийг улсад. За энэхүү тариф яагаад ийм өндөр байсан гэхээр 2022 оноос хойшоо энтхийг улсын хувьд Оросоос одоо газрын тосоо бол одоо авдаг байсан. За тэгэхээр энэ газрын тос одоо Роснефтээс авж байгаа үйлдэлийг бол Дональд Трамп бол төдийлөн сайшаадаггүй. Тийм учраас энтхийг улсын хувьд бол одоо өндөр тарифтай явах одоо ийм одоо нөхцөл бүрдчихсэн байсан гэсэн үг. За энийг бол ойролцоогоор 18% хүртэл ерөнхийдөө бууруулж байгаа ийм нөхцөл гэж ойлгож болно. За үндсэндээ бол энтхийг улс Оросоос одоо түүхийн нефтээ авдаг биш, Америкийн нэгдсэн улсаас авдаг болж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бол ер нь бол дэлхийн энэ 3 дахь том одоо нефтний хэрэглээг яг үнэхээр хангаж чадах уу гэдэг асуулт бас гарч ирж байна л да. Тэгэхээр яг одоогийн харагдж байгаа нөхцөл бол чадна гэдгээр бол одоо энэхүү тариф бол бууж ин. За учир нь бол Америкийн нэгдсэн улс яг одоо Канадын за өөрсдийнх нь болон Венесуэлийн гэдэг 3 том их үүсвэртэй болсон газрын тосны. Тэгэхээр энэхүү одоо шинээр бий болсон өөрсдийнх нь нөөцөөр бол одоо Америкийн нэгдсэн улс дараагийнхаа нүүдлүүдийг хийж ин гэж харж болохоор байна. За үүнтэй холбоотойгоор бол энтхийг улс бол одоогийн байдлаар бол Америкийн нэгдсэн улстай 18% тарифтайгаар бол одоо бараа бүтээгдэхүүнүүдэд борлуулах энэхүү боломж бол нээгдэж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол энтхийг улсын хувьд бол эдийн засгийн хувьд бол маш том алхам гэж ойлгож болно. За дээрээс гадна сүүлийн жилүүдэд бас ийм том зургаар нь харж үзвэл те одоо хятад улс одоо үйлдвэрлэлийн голцыг байсан бол энэ үйлдвэрлэлийн голцгийг энэтхэг улс руу бас шилжүүлэх хөдөлгөөнүүд бол томоохон компаниудад нэлээдгүй ажиглагдж байгаа шүү дээ. Энэ хөдөлгөөнд ер нь хэрхэн яаж нөлөөлөх вэ? Эдийн засаг болон үйлдвэрлэл худалдаанд ер нь ямар эерэг нөлөөнүүд авчрах вэ? Тэгэлгүй байх. Тэгэхээр энтхэг улс өөрөө бага тарифтай болно гэдг нь юу гэлтэж байгаа юм гэхээр энтхэг улсад шинээр очиж бий болох одоо үйлдвэрүүд нэмэгдэх тэрхүү боломжийг өгж ийн гэсэн үг. Энтхэг улсад үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүн за Америкийн нэгдсэн улс руу ч юм уу одоо экспорт нь гарахад бол тэр харьцангуй бага тарифтай болж байгаа. За энтхэг улсын бас нөгөө Европын холбоотой хийсэн гэрээ хэлцлийн дагуу бол бас энтхэг улс бас яг энэ хүн боломж нөхцөл үүсэж байна. Тэгэхээр яг энэ тарифын одоо асуудал дээр бол одоо яг ямар улсууд хэн илүү хоцсон бэ гэвэл бол яг одоогийн байдлаар бол энтхэг улсын хувьд бол нэлээдгүй том одоо хожлыг хийгээд байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр цаашдаа одоо бид нар нөгөө урд нь бас датануудыг танилцуулжсан энтхийн тэрхүү иргэдийнх нь ихэнх хэсэг нь бол залуу хүмүүс за бүгд бас одоо яг ажиллах хүчин дээр явж байгаа гэдгээр бол бид нар бас мэдээллийг хүргэжсэн. Тэгэхээр энтхийн тэрхүү ажиллах хүчийг бол дэлхийд даяараа бол одоо хэрэглэхтэй одоо ийм боломж бол нээлттэй болж байгаа нь бол эдгээр мэдээллүүдээс бол харагдаж байна гэж ойлгож болохоор. За нөгөө талаас энэтхэг улс яг одоогийн байдлаар Оросын холбооноос улсаас авдаг байсан газрын тосны экспорт одоо импортоо зогсоочхоор за Венесуэл юм уу эсвэл өөр альтернатив орнуудаас авах боломжтой гэдгийг бол Дональд Трамп бас дурдсан байх шүү дээ. Венесуэлээс ер нь авах боломжтой энэ дээрээс юу гэж харж байна? Венесуэлээс авах боломжтой талаар шинжээчд нэлээд мэдээлэл өгсөн байна. За Оросын хувьд бол энэхийн нийт одоо хэрэглээний 45% орчим хувийг бол нийлүүлдэг байсан. 45% гэдэг бол одоо нэг улсын хувьд бол хит хараат байна гэж одоо ойлгож болно тий. Тэгэхээр энэхүү 45 хүртэлх одоо хувийг нийлүүлэх
одоо тэр боломж яг Америкийн нэгдсэн улсаас гарах уу гэвэл дан ганцаараа бас яг гарахгүй юм байна. Тэгэхээр яг ойрох дорнодод байгаа улсуудад бас энэхүү нефтийн нийлүүлэх боломж бас нэмэгдэж байгаа талаар бас мэдээллийн агентлагууд бол мэдээлж байгаа. Тэгэхээр энэхийг улсын хувьд бол өөрсдөө бас газрын тосны нөөцтэй тэрийг бас боловсруулдаг. Гэхдээ нийт хэрэглээнийхээ 15%-ийг л одоо өөрсдөө одоо нийлүүлдэг. За үлдсэн 80 гаруй хувь бол ерөнхийдөө гаднаас авдаг ийм том хэрэглэгч орн байгаа. Тэгэхээр нийтдээ үүний 45%-ийг нийлүүлдэг байсан Оросоос ерөнхийдөө одоо нефтийн импортыг зогсоочихлоор одоо бусад орнуудад нэлээд том боломж гарч ийн гэсэн үг. Үүн дээр бол Америкийн нэгдсэн улс хамгийн одоо манлайж оролцох боломж нь одоо бүрдэж байгаа. Тийм учраас цаашдаа бол бид нар юу гэж харах юм гэхээр Америкийн нэгдсэн улс ОПЕК-ийн магадгүй эсрэг өөрсдийнхөө хийж байгаа энэхүү алхмуудыг бол одоо яг Венесуэлээр дамжуулж хийх боломж нь үүссэн байна гэж харж болохоор байна л да. За зарим шинжээчдийн бас хэлж байгаагаар энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2-оос 0.3 пунктэд дээр бас нэмэгдүүлж магадгүй гэдэг ийм судалгаануудыг гаргасан байна л да. За эсрэгээр одоо эндээс миний бас айгүй сонирхож байгаа зүйл нь болохоор хөрөнгийн зах зээл ер нь энэ дээр хэрхэн яаж хөдөлж байна. Бас Азийн эдийн засгийн хамгийн том тоглогчдын нэг энэтхэг улсын хувьд бол за дэлхийн эдийн засгийн хоёр том тоглогчтой бас нэлээдгүй ашигтай гэрээ хэлцэлд хүрлээ шүү дээ тий. Үүнийг дагаад бас хөрөнгийн зах зээл хэрхэн яаж хөдөлж байна. Ялангуяа Азийн зах зээл. Тэгэхээр нефтийн индекс бол одоогийн байдлаар бол 1 орчим хувиар өссөн харагдаж байна. За энэхүү мэдээллээс хамгийн том одоо бас өсөлтүүд хаана орж ийн гэхээр Азийн индексүүд дээр орж байна. За бид нар урд нь бол Kospi индексийг бол бас ойролцоогоор 5 орчим хувиар өсөж байгасныг маш цөөхөн тохиолдол харж ирсэн. Тэгэхээр энэхүү гэрээ хилцэл нь Азийн зах зээлийг илүү их одоо өдөөгч хүчин зүйл боллоо гэж харж болохоор байна. За бид нар бас өмнөх нэвтрүүлгүүдээрээ тайлбарлаж ирсэн яг энэхүү одоо барууны энэхүү хөрөнгийн зах зээлээс Азийн зах зээл рүү ерөнхийдөө бас мөнгөний урсгал орох боломжтой талаар Morgan Stanley-гийн хийсэн одоо Goldman Sachs-ийн хийсэн тэрхүү судалгаануудыг танилцуулж ирсэн бол энэний бас эхлэл байх боломжтой ийм дүр зураг харагдаж байна. За Kospi индексийн хувьд бол 5 орчим хувиар өссөн байна. За Японы Nikkei индексийн хувьд бол 4 орчим хувиар. За ингээд Австралийн индексүүд бас бүгд л өсөлттэй ийм одоо цаг үе харагдаж байна. Тэгэхээр яг алтны одоо уналтын дараагаар бол эдийн засаг за илүү энэ хувьцааны зах зээлийг бол сэргээх үндсэн гол мэдээлэл бол энэхүү хоёр эрхмийн уцаар ярьсан шийдвэр бол боллоо гэж харагдаж байна. За яг уцаар ярьсны дараа буюу мигмар гарагт ер нь Азийн зах зээл ингэж хөдөлж байна шүү дээ тий. За өргөжлүүлээд газрын төсний талаар ярилцгаая. За сүүлийн өдрүүдэд бас Brent болон за түүхийн газрын тос бол нэг баррел нь бол фьючерс арилжаан дээр $70 даваадсан тий. За харин эсэргээрээ ер нь сүүлийн өдрүүдэд буцаад буураад байна. Ер нь газрын тос бас энэ жилдээ яхаар байна. ОПЕК-ийн бас 3-4 сарын шийдвэрүүд гарах шиг боллоо. За мөн Казахстанд яригдчихсэн нөгөө нэг осол бас засварын ажлууд нь дуусаад нэгдэл рүүгээ цэгцэрсэн гэдэг мэдээлэлүүд бол гараад эхэлсэн байгаа. Ер нь газрын төсний үн хаашаа хавд? 2026 онд ер нь газрын төсний нийлүүлэлтийг маш одоо элбэг байхаар ерөнхийдөө төсөөж ирсэн. За элбэг байна гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм гэхээр нэгдэлтаа нийлүүлэлтийн хэмжээ бол хангалттай байхаар бол тодорхойлогдсон. Гэсэн хэдий ч сүүлийн үед бол фьючерс зах зээл дээр бол томоохон одоо гэрээ хэлцлүүд бол $70 орчим руу хүрж исэн бас энэхүү одоо нийлүүлэлт байгаа ч гэсэндээ газрын төсөв бас үнэлгээ дэшээ өндөр болж ирснийг бол харуулж байгаа. За гэсэн хэдий ч бол яг одоогоор бол эргээд бас харцангуй намжсан байна энэ хүсэл. За үүн дээрээс нэг сонирхолтой бас мэдээллийг бид нар та бүхэнд яг тодтогч хүргэе. За Дональд Трамп өөрийнхөө яриан дунд бас нэгэн үгийг хэлсэн нь за Куб улсыг бол ерөнхийдөө газрын төс оруулалт хангахгүй гэдгийг бол хэлсэн байж байгаа. За Куб улсын хувьд бол урд нь Венесуэлээс газрын төсныхөө хэрэглээг авдаг ийм байсан. За одоо нөгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн баримтжсан одоо тэрхүү үйл ажиллагааны дараагаар бол Куб улс өөрсдийнхөө газрын төсний хэрэглээг бол Мексик улсаас ерөнхийдөө хангаж исэн гэж ойлгож байна. Тэгэхээр Дональд Трампын энэхүү яриан дунд ямар одоо мэдээлэл дурддагдсан гэхээр Мексик улс Куб улсыг ерөнхийдөө эрчим хүчээр хангахгүй гэдэг одоо энэ одоо яриаг бол хийснээрээ бол бас зах зээл дээр нэлээд шок үүслэе гэж харж болохоор байна. За яагаад хоёр улсын хооронд хийгдэх одоо асуудлыг Дональд Трамп тэнцэнээс шийдэж байгаа вэ гэдэг одоо асуудал маш одоо өндрөөр тавигдаж байна. Тэгэхээр ер нь яг зүгээр олон нийтийн сүлжээгээр бол энийг бол маш их шүүмжилж байна л да хоёр улсын хоорондох асуудалд ингэж хамаагүй оролцож байгаа нь өөрөө зөв бус хэрэг байна гэдгийг бол шүүмжилж байгаа. За гэсэн хэдий ч Куб улс үнэхээр одоо Мексикаас газрын төснийхөө одоо энэхүү импортыг авч чадахгүй байх юм бол одоо Куб улс ерөнхийдөө эрчим хүчний хомсдолд орох ийм одоо аюултай болж байна. Тэгэхээр яг энэ нөхцлөөс харах юм бол Карибын тэнгисийн ойролцоох одоо
орнууд бол ерөнхийдөө Дональд Трампын ерөнхийдөө эрхэнд орж байгаа юм биш үү гэдэг ийм одоо бас томоохон санаанууд гарч иж байна л да. Энэ цаашдаа зөвхөн бусаар тогтох уу? Өөр бусад улсуудыг яг энэ байдлаар одоо хязгаарж эхлэх юм биш үстэй гэдэг одоо айдас ерөнхийдөө харагдаж байна. За яагаад тэгж харж ийм гэхээр үндсэндээ бол Венесуэла улс бол тэр Карибын тэнгисийн ойр хавцаа улсуудад бол ерөнхийдөө газрын төсвийн нийлүүлэлтийг бол бас нийлүүлдэг байсан. За энэ нь Америк нэгдсэн улсын мэдээж шилжиж байгаа нь өөрөө цаашдаа энэ одоо бүс нутагт бол эрчим хүчний хомсдол үүсэх бас боломж байх юм а гэдгийг бол онцолж яригдчих шиг байна. Нөгөө талаас бас энэ газрын тос болон за үнэт металлын зах зээлийг хөдөлгөж байсан энэ геополитикийн асуудлууд одоо хүртэл нэг тийшээ бас шийдэгдээгүй шүү дээ тий. За Америк нэгдсэн улс болон Ираны асуудал яригдж байна. За мөн Венесуэлийн эдийн засаг дээр Америк нэгдсэн улс ер нь хэрхэн ямар оролцоотой, ямар байдлаар энэ газрын төснүүдийг ямар улсууд руу экспортлох вэ гэдэг нь одоо хүртэлс тодорхойгүй байна. Зарим нэг альтернатив улсууд буюу одоо эхнээсээ нэтгэх улс юм уу яригдж эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр за өргөжлүүлээд Америк нэгдсэн улсын стратегийн хувьд өөр нэгэн хяналтаа тогтоогыг сонирхож байгаа түүхийн хэд бол газрын ор элементийн талаар ярилццгаая тий. За газрын ор элементийн хувьд бол мэдээж орчин үеийн дэвшилтэт технологиудын хамгийн гол түүхийн хэд байгаа тий. За ялангуяа энэ чипний технологи дээр нэлээдгүй түлхүү ашиглагддаг. За эдгээрээс гадна Америк нэгдсэн улсын бид өмнө нь бас ярьжсэн батлан хамгаалахын салбарт ашиглагддаг гол зэвсгүүдэд нь бас эдгээр түүхийн хэдүүд ашиглагддаг учраас өөрсдөө хяналтыг тогтоох том амбиц байгаад байгаа. Тэгээ сүүлийн өнгөрсөн өдрүүдээс Project Vault гэдэг нэртэй шинэ төслийг танилцуулж авах шиг энэ юунтай холбоотой вэ? За Project Vault-ийн хувьд болохоор Америк нэгдсэн улс ер нь цаашдаа газрын хор элементийг өөрсдөө нөөцлөн гэдэг үндсэн гол одоо зорилготой. Нөөцтэй болгож байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хувьд бол өөрсдөөсөө бол засгийн газар бол 2 орчим одоо тэрбум ам долларыг гаргана. За Exim банкнаас бол 10 орчим тэрбум долларыг гаргаад ойролцоогоор ийм одоо хэмжээний одоо нөөцийг бол ямар ч гэсэн ихэндээ худалдаж авч хадгална гэдэг санааг бол одоо танилцууллаа. За энэ нь бол мэдээж цаашдаа урт хугацаанд бол одоо мөнгөн дүн бол нэмэгдэж явна. Энэхүү нөөц бол илүү их нэмэгдэх одоо ийм боломжийг бол өгөх юм байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын яг өөрсдөө бас газрын ховор элемент нь дангаараа байдаг ус уу гэвэл бас асуудалтай тий. Яагаад тэгэхээр одооны хэрэглээ бүх хэрэглээ бол ерөнхийдөө хятад улсаас бол хараат байдаг. Тэгэхээр Америк нэгдсэн улс яг одоогийн байдлаар бол US Rare Earth ч гэдэг юм уу MP Materials ч гэдэг юм уу цөөхөн хэдхэн одоо майнинг хийж байгаа буюу за яг олборлож байгаа компаниуд байгаа. Тэгэхээр эдгээр компаниудаас гарч ирсэн тэрхүү одоо газрын ховор элементүүдийг бол өөрсдийнхөө нөөцөнд авч хадгална гэдгээ бол ерөнхийдөө мэдэгдэж байна. Тэгэхээр энэ яг юунд хэрэгтэй вэ гэхээр ямар нэгэн байдлаар одоо хятад улсаас бол газрын ховор элементийн нийлүүлэлт доголдох ч гэдэг юм уу эсвэл бол тарифын асуудлаас болоод энэхүү нийлүүлэлт зогсож байгаа үед бол өөрсдийнхөө одоо хэрэглээнд байх боломжтой тэрхүү нөөцийг одоо бүрдүүлж ийн гэсэн үг. Тийм учраас Америк нэгдсэн улс яг энэ одоо салбарт бол илүү их одоо хэмжээний мөнгөн одоо хөрөнгө оруулалтыг бол хийнэ гэдгээ бол зарласан байж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол ойролцоогоор US Rare одоо инкийн хувьд бол ойролцоогоор 2 орчим хувиар өсөлтийг үзүүллээ. За MP Materials бол сүүлийн үед бас маш хурдцтайгаар одоо томорж байгаа компаниудын нэг. Бид өнгөрсөн 4-р сард яг энэ асуудлыг хэлж ирсэн. Одоогоос бараг 2 гарам одоо дахин хямдхан багт нь бол тус компаниг бол онцолж ярьж ирсэн байж байгаа. Тэгэхээр энэхүү компаниуд бол цаашдаа бас үнэлгээ нь өндөр болоход бол энэхүү мэдээлэл бол нэлээд дөхөн боллоо гэж харж болох байна. За тэгэхээр макро эдийн засгийн холбоотой хамгийн сүүлийн мэдээллүүдийн хувьд ийм байна. За харин ирэх өдрүүдэд бас календар хараад биднийг ямар томоохон үйл явдлууд хүлээж байна. Тэгэхээр 2 дугаар сарын 4 буюу за 5 гарагийн орой бол 21 цаг 15 минутаас бол ADP non-farm одоо мэдээлэл хүлээж байна. За түүнээс гадна 5 дахь өдөр буюу 2 дугаар сарын 6-ны өдөр бол яг non-farm payroll болон за unemployment rate бол хүлээж байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүд бол макро эдийн засагт бол нэлээд одоо хүчтэй нөлөөлөл ордог. За мөн одоо төв банкны бодлогын хүүг одоо бууруулах уу эсвэл өндөр түвшинд хадгалах уу гэдгийг бол бас шийддэг үндсэн гол мэдээллүүд гэж ойлгож байна. За ADP non-farm-ийн хувьд бол яг одоогийн байдлаараа хүлээгдэж байгаа хүлээлт бол 48 мянган одоо шинэ ажлын байр бол яг энэхүү фермийн бус одоо зах зээлүүд дээр буюу ерөнхийдөө хэлэх юм бол хувийн хвшлүүдэд бол одоо шинэ ажлын байр нэмэгдэх одоо товыг бол харуулдаг. За энийг нь бол автоматар одоо data processing гэдэг одоо тэрхүү үйлдэлээр бол хийж харуулдаг байгаа. За 5 дахь өдөр бол non-farm payroll буюу яг энэ салбарт хэдэн ажлын байр шинээр бий болсон бэ гэдэг үндсэн гол дата нь гардаг гэсэн үг. Тэгэхээр энийг бол 67 мянган
одоо шинэ ажлын байр бий болсон гэж бол хүлээж байгаа маань. Тэгэхээр энэ хүү гарах мэдээлэл бол мэдээж одоо хүлээжсэн хүлээлтээс өндөр гарах юм бол одоо зах зээлд бол одоо эргээр нөлөөлөх буюу шинээр ажлын байр бий болж байгаа маань ямар ч гэсэн зах зээл дээр бол хямрах нөхцөл бол харьцангуй бага байгаа мэнэ гэдэг илтгэдэг байна. За тэгвэл unemployment rate буюу ажилгүйдлийн түвшин бол хамгийн чухал тоон мэдээллүүдийн нэг. За өнгөрсөн одоо удаад бол 4.4%-тай бол гарсан байж байгаа. Тэгэхээр 4.4% гэдэг бол үндсэн зорж исэн хамгийн өндөр байх боломжтой 4%-аас бол 10 орчим хувиар өндөр байгаа учраас бол энэ одоо хамгийн одоо санаа зовоож байгаа асуудал. Хэрвээ энэ бол дээшээгээ үргэлжлээд явах юм бол цаашдаа энэхүү одоо ажилгүйдлийн түвшнийг бууруулахын тулд мөнгөний тэлэх бодлогыг бол яаралтай хийх шаардлагатай болдгоо л гэсэн үг. Тэгэхээр энэхүү гарах дата мэдээлэл бол ямар ч гэсэн 4.5-таа гараад эхлэх юм бол зах зээлүүд бол нэлээд одоо шоконд орж эхэлнэ гэсэн үг. За хэрвээ энэхүү хүлээж байгаа нөхцөл дээрээ гарах юм бол ерөнхийдөө хэвийн байна гэж харна. За үүнээс бага байх юм бол цаашдаа interest rate буюу бодлогын хүүгнэг гэж яарч буулгах шаардлагагүй өөрөөрөө буурж байгаа юм байна гэж бол үндсэндээ бол харж дүгнэдэг. Тэгэхээр энэ тоон мэдээллүүдийг бол Төв банк өөрсдийнхөө одоо гарах дата мэдээлэлд бол үндсэн гол ашигладаг ийм тоон мэдээллүүдээ гэж ойлгож байна. Тэгэхээр үзэгчтэй ажлынхын хөтөлбөрийн макро эдийн засгийн болон та бүхэнд өргөлээ. За эдгээрээс гадна мэдээж сүүлийн өдрүүдэд бас хөрөнгөний зах зээлийн хамгийн их анхаарал татж байгаа хэрэгслүүд бол мэдээж үнэт металлын бүтээгдэхүүнүүд байгаа тийм. Гэхдээ үнэт металлын хөрөнгө зах зээл дээрх савлгаа одоо хүртэл үргэлжилж байна. За энэ савлгаа бас ойрын өдрүүдэд бас үргэлжлэх шинжтэй байгаа учраас илүү суур мэдээлэл гарсан үед нь бас та бүхэнд дараагийн шинэ мэдээллүүдийг хүргэх болно. Хөтөлбөр үргэлжлэж байна. Тэгэхээр үзэгчтэй ажлынхын хөтөлбөр өнөөдрийн мэдээ хэсгээр үргэлжлүүлж байна. Та бүхэнд дотоодод болж байгаа онцлог үйл явдлуудыг хүргье. За хамгийн ихний танилцуулах мэдээ бол уул уурхайн биржтэй холбоотой мэдээлэл. За уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2025 онд 937 удаагийн захим дуудлага арилжаа зохион байгуулагдсан байна. За тодорхойлбол 2025 оны 11 дугаар сарын 24-ний байдлаар нийт 23.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 595 их 80 төгрөгөөр арилжаалсан байна. За үүнээс бол эхний хагас жилд 533 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 1.4 их 80 төгрөгөөр за 2 дугаар хагаст жилд 18.1 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 455 их 80 төгрөгөөр тус арилжаалсан байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2025 оны эхний хагастай харьцуулахад биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ 239%, за үнийн дүн 226%-аар тус өссөн үзүүлэлт болохыг илтгэж байгаа. За тэгэхээр онцлог дараагийн дотоод мэдээ юу вэ? Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэнд Монголын санхүү хөрөнгийн зах зээлийн хамгийн гол тоглогч нарын нэг болох хоёр компани удирдах зөвлөл удирдах албан тушаалтад солигдсон мэдээллийг хүргэе. За Голомт Капитал үнэт цаасны компани шинэ гүйцэтгэх захиралтай болж байгаа юм байна. За Голомт Капитал үнэт цаасны хязгаарлагдмал хувьцаат компани гүйцэтгэх захирал Ган Эрдэнэ ажлаа хүлээлгээ өгж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За 2021 оны 8 дугаар сар буюу 4 жилийн туршид бол гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож ирсэн тэрээр за биржийн бус зах зээлд бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг бол дурдхан зүйтэй. За энэ хугацаанд Голомт Капитал үнэт цаасны компани за анхны бондын андрейтер арилжиж за бөөрөлжүүд зэрэг нийтдээ 44 компани төсөл хөтөлбөр дээр бол арилжиж нийтдээ 1.5 их 80-ийн санхүүжилтийг зах зээл дээрээс бол босгож ирсэн байна. За дараагийн мэдээлэл Инвескор банк бус санхүү байгууллага хувьцаат компани гүйцэтгэх захирал Баясгаланг төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар томилж байгаа гэдгийг бол төлөөлөл удирдах зөвлөлийн хурлаас ээлжид хурлаас гаргасан шийдвэрийг бол танилцуулсан байна. За харин төлөөлөл удирдах зөвлөлийн өмнөх дарга болох анх болдыг албан тушаалаас нь чөлөөлж за гүйцэтгэх захирлаа оролмааг томилсон байна. За орол маань 2019 онд банк бус санхүүгийн Инвескор банк бус санхүүгийн байгууллагын охин компани болох Pocket банк бус санхүүгийн байгууллагын хязгаарлагдмал хувьцаат компани байгуулагдсанаас хойш гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан ийм албан тушаалтай байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэнд олон улсад болсон хөрөнгийн зах зээл болон бизнесийн салбартай холбоотой мэдээлэл хүргэе. За хамгийн ихнийх нь Бүгд найрамдах Хятад ард улс автомашинын сонирхолтой хоргийг шинээр нэвтрүүлж байгаа гэдгээ зарлаа. За энэ бол сүүлийн жилүүдэд бол яалтчгүй автомашины салбарт нэлээдгүй анхаарлыг татж байсан зүйл байгаа. За энэ бол
бүгд найрамдах хятад ард улс нуугддаг хаалганы бариултаа автомашиныг ашиглахыг хориглосон байгаа. Тэ энэ шийдвэр юу яг юутай холбоотой вэ? Тэгэхээр эцсийн ажилтнууд мэдээллийн технологийн яамнаас автомашины аюулгүй байлаа шинэ стандартыг танилцуулсан байгаа. За үүгээр Tesla-гийн загваруудаар алдаршсан их бие дотор нуугддаг хаалганы бариулыг эх хичээлээс эхлэн шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудад ашиглахыг хориглож байгаа гэсэн үг. За энэ шийдвэр нь 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн хятадд борлуулагдах бүх автомашин гадна болон дотор талдаа механик бариултаа байх ёстой гэсэн юм шалгуурыг тавьж хэрэгжүүлж эхлэх юм байна. За одоогоор бол зах зээлд гарахаар аль хэдийн зөвшөөрөгдсөн байгаа загваруудад бол 2029 он хүртэлх хугацааг олгосон маа. За яагаад вэ гэвэл нуугдмал бариулан заахан харагдах талаас гоё харагдаж болно. За мөн агаарын эсрэг үйлчлийг бууруулдаг ч гэсэн ийм давуу талуудтай ч гэсэн ослын үед хүний амь насанд эрсдэл учруулж байгааг бол албаныхаа онцлсон байгаа. За тодруулах юм бол осол болох үед машины цахилгаан тасарвал бариул гадагш гарч ирэхгүй. За хаалга төгжигдэн зорчигчид гацаж за аврах ажиллагаа удаашрах эрсдэлтэй гэсэн маа. За шинэ стандартын хувьд бол машины бүх хаалга за арын дэшнээс бусад бүх хаалга нь цахилгаан тасарсан ч гараар татаж нээх боломжтой юм механик бариултаа байх ёстой гэсэн ийм стандартыг тавьж байгаа юм байна. За энэ дүрм журам ялангуяа жолоо хэрэглэгч нарын аюулгүй байдлыг хангахаас гадна энэ дээр бас нэг зүйлийг бол заавал онцлох хэрэгтэй болов гэж бодож байна. Энэ бол яг сэтгүүл зүгээс гарч байгаа бодит ажлын үр дүн гэж хэлж болно. Тодорхойлбол за энийг бол энэ яг үйл явдал ингээ болоод байна шүү гэдгийг Bloomberg-ийн технологийн сэтгүүлчид бол яг ингээд нийтлэл бичиж за тэгээд үйл ажиллагаанууд нь Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллагууд яг энэ үнэхээр яг болохгүй технологи байна гэдгийг шалгаж эхэлсний дараачаар энэхүү хамгийн эхлээд бүгд найрамдах хятад ард улсад хэрэгжиж байгаа гэдгийг бол энд тодорхой зүйтэй болоо гэж бодож байна. За үргэлжлүүлээд Walt Disney шинэ гүйцэтгэх захиралтай болсноо Улаанбаатарын цагаар өчигдөр шөнө зарласан байгаа. За Walt Disney шинэ гүйцэтгэх захирлаар John De Amore албан ёсоор томилогдсон байна. За Disney-ийн төлөөлөл удирдах зөвлөл даваа гарах санал нэгтэйгээр John De Amore-г гүйцэтгэх захирлаар сонгож байгаа гэдгийг бол зарласан. За тэрээр 2026 оны 3 дугаар сарын 18-нд албан тушаалаа аван за харин өмнөх гүйцэтгэх захирал болох Bob Iger за 2026 оны 12 дугаар сарын 31-ний уртад төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж бол зөвлөх үйлчилгээг бол үзүүлэх юм байна. За Josh De Amore-гийн хувьд бол Disney-д 28 жилийн туршид бол ажиллаж байсан ахмад зүтгэлтнүүдийн нэг. За тэрээр Disneyland, Walt Disney зэрэг амралтын хүрээлэнгүүдийг удирдах. За цар тахлын үед Disney-ийн Express салбар буюу за Disney-ийн паркуудын энэ салбарыг бол амжилттай удирдах байсан хүн байгаа. За харин Morgan Stanley-гийн гүйцэтгэх захирлаас James Gorman-оор ахлуулсан залгамжлалын хороо 100 гаруй нэр дэвшигчийг судалсан эцэст энэхүү шийдвэрийг гаргасан гэдгийг бол мэдээлсэн байна. За 2020 онд Bob Chapek'ийг томилсон бүтлгүүтэж Bob Iger эргээ ирснээр зах зээл Disney-с илүү тогтвортой залгамжлалыг бол хүлээж байсан гэж хэлэхэд болно. За ийхүү Disney дараагийн гүйцэтгэх захиралтаагаар үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон байна. За дараагийн мэдээлэл бол мөн сошиал медиатай холбоотой байгаа. Тэгэхээр сошиал медиагийн шинэ хориг Европын нэгэн улсад хэрэгжиж эхлэх жоох шиг байна. Тэгэл яг Австрали улсад бол өнгөрсөн оны сүүлээр энэ сошиал медиаг 16-аас доош насны хүүхдүүдэд хориглох энэ шийдвэрийг гаргасан байгаа. За яг үүнтэй ажил Испани улс мөн хүүхэд залуучуудын сэтгцэд үзүүлэх сошиал медиагийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор сошиал медианы хэрэглээг нь хязгаарлахаар болсон байна. За тодорхойлбол 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа платформ ашиглах албан ёсоор хориглох хуулийн төслийг танилцуулсан байна. За хэрэв технологийн компаниуд буюу Meta, TikTok, X гэх мэт платформуд хэрэглэгчийн насыг үнэн зөв тогтоож чадахгүй бол маш өндөр хэмжээний торгуул хүлээхээр ингэж нөхөө хуулийн төсөл заасан байна. За яагаад гэдэг нь бол угсаа ойлгомжтой тий. Сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлж जैन. За цахим орчинд үлдэгдэх дээрлэхэлт нэмэгдэж जैन. За хүүхэд хамгаалалт талаасаа ч гэсэн хүүхдүүдийг зөксөө контент болон цахим гэмт хэрэгтнүүдээс хамгаалах юм зорилготой. За энэ тал дээр Испани ерөнхий сайд Pedro Sanchez нөхөө шийдвэрийг нийгмийн эрүүл мэндийн шаардлага гэж хүртэл тодорхойлсон байна. За хэдийгээр засгийн газар дэмжиж байгаа ч гэсэн зарим мэргэжилтнүүд бол дараах асуудлуудыг хөндөж байгаа. За нууцлалын асуудал байгаа. Мэдээж нас тогтоохын тулд хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах нь хувь хүний нууц халтах юм шүү гэдэг байгаа. За мөн хүүхдүүд VPN ашиглаж бас хуурамч хаяг нээх замаар энэ хоригыг бас тойрж гарах боломжтой юу гэх мэтлэн дагалдах асуудлууд бас нэлээдгүй гарч ирж байгаа юм байна. Ийхүү ажлын эхэн хөтөлбөрийн лав гаригийн дугаар үгээр өндөрлөж байна. За өндөрлөхөөс өмнө хоёр товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе. Walmart анх удаа $1 их $80 үнэлгээнд төрлөө. Ингэснээр Америк нэгдсэн улсын 12 дахь компани
$1,80 үнэлгээнд өрсөн байна. За үүний гол шалтгаан нь технологи болон жижиглэн худалдааны онлайн үйлчилгээтэй холбоотой гэдгийг бол шинжээчид хэлж байна. За үүнээс гадна BTS хамтлагийн 4 жилийн дараах эргийн ирэлтийг Netflix дэлхийд даяар шууд амжуулахар болсон байгаа. Тэгээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл дараагийн хөтөлбөр дээр та бүхэнд өргөх болно. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.